Сайн байцгаана уу эрхэм мөнөд үзэгчтэй Кайцдаг подкастнда бүгдээрээ тавтай морил. Контент эхлэхээс өмнө subscribe дараад 7 хоног болгон шинэ түүхээ алталгүй хүлээж аваарай гэж хүсье. За ингээ бүгдээрээ эхэлцгээе. Сургууль дээр ямар нэг асуудал гарч болно шүү дээ. Тэр чинь амьдрал. Тэгэхэд тийм бодол руу ороод надаас дээшээгээ бараг 7 8 анги тийм 3 ах бодол дотор оруулаад болон тавиач зогсоогоол зодоол. Тэгэл одоо тэр хүмүүсийн нэг үгэл үзэж харж байгаа юм бол та нар өөрсдөө мундаг үйлдэл хийсэн гэж бодчихвол окей. Миний хувьд бол тэр ямар ч хэрэггүй үйлдэл бөгөөд та нарын энэ хүүсийн үйлдэл чинь одоо энэ Шангрилагийн орцуулж байгаа шүү. Тэгээд та нар бас хаач үедээ нийгэмдээ юу үлдээснээс дүгнэрээ л гэж хэлэх гээд байгаа юм. Өөртөө би бурууга жилүүлдэл хийсэн нийгмийн дайсан. Бодохгүй намайг тэд батна гэж бодохоор сэтгэл санаа харин тайвширсан. Дээрээс нь бүгдийг нь харж явахад гонигтай начиг өмөртөө байсан. Одоо тийм чи Roblox тоглодог, BCS тоглодог гэж дотроо хүүхдүүд нэгээ ялгардаг болсон байна. Ранкаараа чиний ранк ч юм уу минийх сайн ранкуудаараа найзлаа муу ранкуудыг гаж идэг ч юм уу. Одоо үеийн ийм ялгаралт нь өөр болсон байгаа байхгүй хүүхдүүд. Тэр чи юунаас ингэхээр буруу зөв мэдгүй хүмүүсийг сошиалд оруулаад тоглоомтой нийлүүлээл тэгэл тийшээгээ оруулахаар тэнд өөрсдийнхөө ертөнцийг үүсгээл тэр нь эргээд амар буруу давхар үзүүлж байгаа. Ятчил YouTube дээр YouTube Kids гэж байдаг бол Facebook дээр Facebook Kids гэж байхгүй шүү дээ. Instagram Kids гэж байхгүй шүү дээ. Хамгийн гол гэрийн хүмүүжил тэр юм уу да хүүхэд гэртээ байх дуртай ах хэрэгтэй гэж би бодсон. Намайг яг тийм биш гэртээ би гадуур дотор гарах дуртай. Заавал би гэртээ харьдаг. Харих хүсэл төрдөг. Гадуур удаа яваад гэхээр би гэртээ харихгүй бол аав ээж хоёр намайг аав ээжээсээ айлгаж өссөн. Гэхдээ ингэж айцсаар биш хүндлэлээр аав ээж хоёр нэг төр дарвал ингэдгийг би тэгэл ингээ харахаар өрөлтөж чимээгүй үжилээ 5 минутын дараа тэрвэрлдэл кино үзэж суучихдаг. Бүх асуудлуудыг ингэж өнгөнөө шийддэг. Тэгэхэд тийм биш айлыг би бас үзчихсэн. Алцаал. Хүүхдүүдийнх нь нүдэн дээр алцаал хүүхдүүд нь яг ингээл угаасаа л ийм байх ёстой юм шиг. Тэр хүүхдүүд ямар нөлөөлж байгаа гэж би бодчихсон. Юу болдог боломж. Ямар айдас байдаг болоо гэж би дотор очиж тэр хүүхдүүдэд тийм шүү. Аавж өөр хилдэд харан гараад ирлээ андаа хаад юмсэд. Хэрүүл маргаантай айлын хүүхэд хэрүүл маргаантай л байдаг. Эсвэл гэрээсээ цухтаад гараад гэрийн хүмүүжүүлэх болчдөг ч. Дуунаас авч байгаа тэр мэдрэмж болон яг жүжиглэхдээ авч исэн тэр мэдрэмж хоёрын мэдрэмжийн хувьд ялгаанд байсан уу? Тэр аягүй сайн. Дуулж байхад бол одоо сандарч айхгүй шүү дээ. Дуулж байгаа бол би ингээд тайзны наан гарахад сандарна. Дуулаад эхэлсэн байхад бол би хизээ сандардггүй. Яг л миний хэсэг те, миний талбай, миний цаг. Кинон дэр тийм биш юм бэлээ. Кино дуусцаад зураг авалт болоод амжилттай болцсны дараа хүртэл киногоо үзэхдээ сандраад байт юм бэл. Чи яг л нэг бицимаар байж шүү дээ, өөрчлөгдөхгүй шүү дээ. Гэхдээ тэр ингээд үзэхдээ хүртэл сандраад байт юм бэлээ. Тэг яг миний өөрийн юм миний эзэмшин мэрэгжил биш болохоор нэлээд сандралт айлттай байсан. Яг болоод байгаагаа мэдэхгүй, болохгүй байгаагаа мэдэхгүй. Хүмүүс сонсохоор бас надад үнэ хэлээд байгааг нь мэддэггүй, удлаа хэлээд байгааг нь мэддэггүй. Тэгэл ховдоод өгнөхтэй бол мундаг байгаагүй, муу байгаагүй л байсан гэж би ховдоод өгнөл өнгөрч байгаа юм. Би өөрийнхөө тайзан дээрийг хараад бол муу байснаа бол мэднэ, мундаг байснаа мэднэ тэ. Тин тэгээд нэг өөрийгөө сайн үуч мэдэхгүй болохоор жоохон сонин гайхаал тэгэл тиймэрхүү л байсан та. Өчигдөр зургуудаа явуулсан шүү дээ. Тэгээд өөрийнхөө яг өмнө ингээд туулж өнгөрүүлжсэн баг нас тэгээ өсвөр нас гээд одоо цагийн энэ 3 үеийн зургнуудаа ер нь чи хараад хамгийн түрүүнд орж ирсэн тэр мэдрэмжүүд нь ер нь юу байсан? Би өсвөр насныхаа зургийг хараад сайхан дургаа залуу байж яа гэж бодсон та. Тэгээ баг насныхаа зургийг хөөхөө арахаар их дүүрээд. Энэ наадмын үеэр мөн. Тэ наадмын үеэр л байсан бах та. Аав ах бид гурав нэг тийш очиж одоо бас санахгүй нэ хөдлөвдөг юм уу та. Хан юм уу те? Энэ манай төрсөн ах. Царилэг залуу байсан баг. Би гэрийнхээ ганц царай мутана. Манай гэрийнхэн чиг сороо сайхантай хүмүүс үүдэг. Тэгээ би яагаад тийм мэдэхгүй гэрийнхээ одоо хайгуу сороо муутай ганцсан. Тэгээ энэ үед нөгөө хамгийн зэмүүн сахилахгүй бацсан байсан уу байхгүй юу? Хэдэн настай байсан гэсэн үг юм? 3 4-тэй л байсан. Энэ нэгдүгээр анги мэн гараж ороогүй. За үсрэл нэгдүгээр ангич бараг байгаагүй яхаа та. Нэгдүгээр анги арай ороогүй. За ер нь тийм л юм байна. Тэгэхээр нэг 3 4 мөрөвтэй л үе. 5 6 хүрээгүй юм уу? Энд айгуу сэргэлэн хөхт байсан гэсэн. Яг энэ үеэс ер нь манай аав ээж хоёрт энэ хүүхэд нилээ мэдрэмжтэй. Ер нь нилээ юм
урлаг руугаа байхаар хүүхэд байна гэж аав ээж анзаарэгдэжсэн юм байлээ. Ерөнхий манай агааг бол хил усаар явуулж ирсэн, ор сургуулиудаар явуулж ирсэн. Намайг яах вэ гэж итэл баг 1-р ангиас ахуулаад ер нь урлагийн авьяастай хүүхэд байна гэж харагдаад намайг 1-р ангиас урлагаар явуулсан. Тэгээ өсвөр нас минь энд буюу 12-р анги би хөгжим бүлжинг олж Монгол Улсын консерваторийг алтан хонхыг жингнүүлэн энэ 10 жилийгээ би төгөлдөр хуурчаар төгссөн байгаамаа. Тэгээд энэ хоёрын хооронд зурган дээр л гээл харахад яг л ийм мангар хуцаан байснаас хойш л урлагаар явсан байна л да. Надад чиний нөгөө харах өнцгүүд сонирхолтой санагдсан байхгүй юу? Чиний ингээ ярилцлагуудыг ингээл өөр олон юмнуудыг ингээ харсан чинь надаас нөгөө нэг ингээс халдгүй хоёр төрлийн хөгжим байдаг гэж байгаа. Нэг нь техно, нөгөөх нь сонгодог урлаг. Урлагийн мэдрэмжийн хувьд айгүй өндөр хүн шиг надад санагдчихсан байхгүй. Бүхий л зүйлсүүдийг ингээд мэдрэгтэй айгүй мэдрэгч юм шиг тэгжээж л одоо уран бүтээлүүдээс илүү гардгийн болоо даа гэж тэмхүү таамгууд их гараад ирсэн юм аа. Тэгээ хөгжим бүжиг одоо Монгол Улсын консерватор тэр тусмаа төгөлдөр өөрийн анги гэдэг бол шууд хүний хүмүүжил болчдөг л доо. Аав ээжийнхаа гэрийн хүмүүжлээс гадна төгөлдөр өөрийн хүмүүжилтэй гэж ярих айгүй дуртай байдаг. Тэгээд төгөлдөр өөрийн хүмүүжил хүнд юу суулгаж байгаа гэхээр хүн эхлээ сууд сурдаг наазах юм тий. Сур хүмүүжил хүүхдүүд жишээлбэл аав ээж нар хүүхдээ хичээлээ суулгуулад яг чи 5 цаг тасралтгүй сургана гэж ярьдаг шиг төгөлдрөөс бас сууд сургадаг. Бид нар ингээд АБВ гэдэг гэж үзээ тэрийг холбож бичээд өгүүлбэр болгодог болвол биднэрт бас нот гэд хэл байдаг. Тэрийг доороо мифагаас нь ахуулаад яаж бичгээ, яаж холбох уу гэд ингээд бас өөр ингэсэн тусдаа хэл бас сурсан байгаа байхгүй юу? Хөгжим тоглодог болон консерватор сурсан хүмүүс бол 20 амьдралаараа өөр ирэхгүй яхаарахгүй амьдэрдэг. Тэгэн төгөлдөр уурч тэр хүн нөгөөх нь одоо өөрийнхөө нэрээр нэрлэгдэж байгаа хам билээ гэдэг тэр хүн яг ингэж хоёр өөр амьдралаар амьдарч байгаа юм шиг багасаа ингэж явж байгаа байхгүй юу? Тэгээ биднэрт өөрсөнд нь бол тэр ингээл яг энгийн амьдралын хөвшил юм шиг санагдал ингээл юм байдаг юм шиг санагдал байдаг. Хөгжим бүжин консерваторыг би төгсчөөд суйсын эртэмүс рүү ороод анх оюутан болж байхад оюутан болох чи ямар амархан юм бэ гэж надад санагдчихсэн шүү дээ. Оюутаны 4 жил надад үнэхээр амархан байсан. Яг тэр би консерваторийн 12 жилийг төгөлдөр ураа төгссөн хүнд надад Монгол Улсын суйсын оюутан анги надад маш амархан байсан байхгүй. Цагийн хуваар юу өдөрт 5 партай. Тэгэл болоо. Тэгэхэд бид цагаараа хуваахад бол өдрийн бараг 7 бар 8 партай 10 жил гэж явсан байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүн тэнд нөгөө сургууль дээр амьдэрсэн шахуу байхаар тэндээс хүмүүжил нь урлагийн хөгжмийн хүмүүжил бол арай өөр харагддаг л та. Гэтэ яг өөрийгөө нэг мундаг сайн хүн гэдэг юм биш зүгээр мэдрэмжийн хувьд бол арай өөр. Одоо ингээд бид давталхын өргөө гэж байдаг байхгүй. 3 давхарт ингээд бид хуучин сургуулийн 3 давхарт бидний мэрэгжлийн өрөө. Тэгээ шинэ сургуулийн ингээд Б1 давхарт бодоол дээр ингээд өрөөнүүдэд давталхын өрөө. Тэгээд ерөнхий боловсрал ордог ер нь газруудаас биш бүх газарт тэнд бүх төрлийн хөгжмөнүүд өөр өөрийнхөө хөгжмийг тоглож байдаг байхгүй. Хөгжмийн хүн биш хүн болвол тэрүүгээр явбал ингээд галзуу гэмлэгт байгаа юм шиг. Тийм бохгүй. Энд л бөмбөр дугураал, тэнд л хийл дугураал, волончил дугураал тэгжээтэл тэнд чин заалан цуурайтан штэ. Юу цуурайтал төгөлдрөөр сонсогдоол, лим сонсогдоол, фагото сонсогдоол, мориор сонсогдоол гээл тэд чамыг бол нэг ая тоглохгүй байгаа штэ. Ингээл өөр орчны ийм шуум сонсогдоод байгаа. Тэгтээ бүгд тэнд нотууд яваад байгаа. Тэнд ингээд байнга байдаг хүн одоо жишээлбэл манай ажилчид байгаа шүү хөгжим бүжгийн багш нар манай үйлчлүүлэгч ч юм уу тэгэл ингээл тэд нар хүмүүс хүртэл тодорхой хэмжээнд тэнд хөгжмөөр хөглөгдсөн хүмүүс байгаа. Хөгжим сонсоод боддоор амьдэр хөгжим байнга сонсоо явна гэхээр хүн тэнд цөмийг тодорхой хэмжээнд заавал хөглж юм болчдөг. Тэндээс хүн мэдрэмж сууж аваа дараа нь өөр хизээ нэгэн цаг дараа нь ямар нэгэн сонгодог хөгжим явж байхад тэр хүний аюу ойрхон сонсогддог. Одоо жишээлбэл хин нэг ямар ч одоо хөгжмөөс хол мэрэгчлээ хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүнийг ингээд оркестр сонсуулаад ч юм уу дөөр дээр аваачаад ингээд тавиа суулгачаад за наадхаа 2 цаг наадхаас ах үзээд гарч ирээд юу ойлгосноо хэлээ гэвэл бас айгүй хэцүү шүү дээ. Бид эдэг ч гэсэн одоо жишээлбэл юу гэмээр ялангуяа миний хувьд ч гэсэн номын санд 50 гутлаа нэг юм орос ном өгөөд за чи наадхаа уншиж дуусгачаад тэгээд юу болсноо надад тайлбарлаарай гэдэгтэй адилхан бохгүй юу. Тэгтэл тэнд багасаа би орос хэл хэрвээ сонсч өссөн болвол ядаж би тэрийг орос гоё аялгаар нь уншиж чадна ойлгохгүй маа гэхэд тэрнтэй адилхан хүн тэнд ингээд хөгжим сонсоол байж байгаа бол ядаж оюун төгөлдрөөр явж ийн энэ хийл явж ийн энэ гэд ялгаж сурнаа л гэсэн үг байхгүй. Тэгээд би энд 12 жил явцсан гэхээр мэдрэмжийн хувьд бол арай өөр гэдэгт би найдаж итгэдэг. Арай өөр байгаасаач гэж бас хүсдэг. Бусад бас урлагийн хүмүүс байгаа штэ. Тэдрээс арай ялгаатай зүйл нь бас байгаасаа гэж найдаж гэж дотроо. Дуун дээр гаргаж байгаа сэдвүүд нь нийгэмд байдаг
айгу хүнд сэдвүүд ингээд жишээлбэл ингээд сэдвчилж ингээд жишээл авч байгаа шүү дээ. Чиний бас нөгөө ярьслуудаас сонсон чинь тэрийг нэг бол яг тэр түүхээр одоо явж байгаа. Эсвэл яг тэр ингээд мэдрэмжийг мэдж байгаа хүмүүс миний дуу илүү сайн ойлгогдно гэж нэгтгэжсэн. Тэгэнгүүт надаа бүр сонирхолтой байна. Чи тэр мэдрэмжүүдийг өөрөө яаж чи ингэж анх ингээ мэдэрч эхэлжсэн ч гэдэг юм уу те. Энэ сэдвүүд энэ одоо дуунуудыг ингээ гаргаж үгнээс нь ихсүүлээд бас ингээ зохиож байгаа шүү дээ. Тэгэнгүүт хүн бас тэр мэдрэмжүүдийг ингээ гаргахтаа өөрөө тэрийг ингээ мэдэрчээж гаргадаг юм уу? Эсвэл бол бас ингээд ямар одоо инспирэшн урам зоригоор тэтгэр зүйлсүүдийг хийдэг болоо гэж бодсон. Сая ингээд манад бас нэг сошиалар бас бүх баах ингээд сэдвүүдийн тухай ярилцлаа л да. Бүх юм боллоо л да. Тэгээ би хараал яваалаа. Тэгээд аягүй олон намайг тэгсэн байхгүй. Энд чи үг дуураач. За. Энд үг дуурахгүй мó бараг л цаа бусдаасаа чамааг л төрүүлж ингэх байлаа мэлээ гэд. Ийм хэрэг болохоос өмнө би ийм болох гээд шүү, ийм байдаг шүү гэж би аягүй олон жил дуурсан байхгүй. Тэрэн дээр нь манайхан хинч тоогоогүй байгаа. Яг хуу тоогоод ойлгох нь ойлгож байгаа. Ихэнх нь тэрийг ойлгоогүй тоогоогүй. Тэгээд тэр тухай огт бодоогүй байж яг ийм хэрэг гасны дараа чи надад ийм үг хэлэхгүй юм. Энд дээр үгээд уурахгүй юм гэдэг юм над руу айгүйх орж ирээд байгаа байхгүй юу. Тэгээд би тэр хүмүүсийг бол сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс байна гэж өнгөрөөж байгаа. Үнэндээ тэнэг хүмүүс л байхгүй юу. Би сэдвээ яаж дуугаа сонгодог гэхээр хизээч дэлхийд хизээч шийдэгдэж чадахгүй. Ялангуяа тэр тусаа Монголд хизээч шийдэгдэж чадахгүй хүн сэдвүүдийг би авах туфтаа. За. Яг хэлээд яг миний дуунуудыг ороо сонсвол яг юу шүмжлээд дуулаад байна те. Хизээч шийдэгдэхгүй. Багасж болно. Нэг жилийн хугацаанд манад энэ хэрэг тэг бүртгэлээ гэж хизээч байхгүй сэдвүүдийг авдаг. Нэг талаараа яг уу гэхээр хизээч шийдэгдэхгүй байна. Миний дуу нэрээ нөлөөлж чадвал хамгийн баг дээр нь аваач хүсэлтэй. Хоёрдугаарт хизээч шийдэгдэхгүй асуудалтай дууийнэ гэдэг чинь тэр дуу хизээч мартагдахгүй гэсэн утгатай. Хизээч шийдэгдэхгүй асуудал гэдэг чинь өөрөө айгу хүнд сэдвүүд байна л да тий. Жишээлбэл одоо юм уу орцонд би нэгээ зодох болов шийдэгдэж болох асуудал. Нөгөө хэд нь бол шийдэгдэж чадахгүй байна шүү дээ. Тэгээд дээрэс нь юм уу ямар нэгэн асуудлаас өмнө би аль болох дуурахыг хичээдэг. Тэгэхээр би судалгаа хийх хэрэгтэй болдог гэсэн үг л тий. Жишээлбэл энэ байдлаараа яг энэ асуудлыг үргэлжлээд байх юм бол хадагта хамгийн сүүлдийнх нь амар хувилбар юу ахаа гэж судлаад мэдээч одоо юу гэмээр судалгаа хийлээ гээл тэгэхэд тийм асуудалд өртсөн хүнтэй нь очиж уулзаад ч юм уу ярилцлага авах биш те. Ерөөсө нийгмийн хандлага болон энэ хүмүүсийн сэтгэлгээ нийт энэ хүмүүсийн үзэл бодол хаашаа чиглээд байгаа вэ гэдэг дээр л би үгээ бичдэг гэх юм уу. Тэгэд одоо жишээлбэл би хүчирхийллийн тухай дуу хийсэн. Гэхдээ би хүчирхийлд өртөөгүй л те. Гэхдээ тэрийг би тийм юм шиг л үгийг бичиж гаргаж чадчихээн. Тэгэхээр нэгдүгээр сайн судалгаа, хоёрдугаарт л хүмүүсийн сэтгэл зүг мэдрэх. Бид нар нөгөө хүн дуу хийгээ тэрийг нь хүн сонсгож байгаа болохоор бид нар өөрсдөө одоо дуу хийж байгаа хүмүүс сэтгэл зүйч шиг хүмүүсийг ингэж мэдрэх шаардлагатай болдог гэх юм уу. Жишээлбэл 100 болоод манай монголчуудын сэтгэл зүй ямар болчдөг вэ? Тэрэнд нь ямар дуу хийх вэ? 9 сараас эхлэх хичээл ам ороод хүүтрэх гээд эхлэнгүүт аав ээжүүд нилээ мөнгө хэрэгтэй сарууд болоод ихдэг стресстэй тэгэлдэг. Эргээд хүүхдүүдтэй 10 жилдээ ороод цугларахаараа сэтгэл санаа нь ямар байх вэ? 12 сар гараад эхлээд баяр болоод эхэлнэ. Хамгийн хүйтэн сарууд болоод эхэлнэ. Тэгэхэд жишээлбэл гэр орол байдаг хүмүүсийн хувьд сэтгэл зүй ямар болох вэ? Хотод байдаг хүмүүсийн сэтгэл зүй ямар болох вэ? Өсвөр насныхын сэтгэл зүй ямар байх вэ? Аав ээжүүдийнх нь ямар ах вэ гэдэг дээр бид нар сэдвээ хийж дуугаа барьж байгаа л та. Тэгээд 100 болгож чинь 5-3 сар 4 сар гээд дулаараад эхлэх гэж хахад бид нар зундаа зориулаад дуугаа хийгээд ч юм уу. Ингээд хүмүүсийн сэтгэл зүй цаг агаар тэгээд тэр баярууд хүртэл хамаатай яагаад тэгэхээр баяр их байна гэдэг чинь хүмүүсийн зардал ихтэй сар байна. Тэгээд хідээс хэдэн насныхан зориулж дуу хийх гэж байгаа бол хэдэн сард ямар сэдвтэй дуугаа хийх вэ? Эсвэл би хүн дуу хийх гэж байгаа бол тэрийг аль бүлгийн хүмүүс рүү, аль насны хүмүүс рүү зориулж хийх үү гэдгээр аваад би төгөлдрөөр сонгох уу, эсвэл электро хөгжим рүү оруулах уу? Дугуйлтаа орц сонгож байгаа. Тэр дугуйлт хөгжим аянаас хамаарад үгээ бичиж байгаа. Тэрийг хэдэн сард яацчих уу гэж гаргаж байгаа. Ингиж нэг уран бүтээлийг гаргахын тулд иймэрхүү юмнуудыг давж туулаад тэгээ энэ бол яг одоо бичигдсэн юм байхгүй л да чи ийм ингэхгүй уран бүтээлч юм болго өөрсдөө гаргадаг ийм одоо аналистгийнх байгаа тэгээ эдрийнхаа дагуу дуугаа цацдаг тэгээд хүн сэдвэр дуу хийж байгаа л хийж худлаа юмд болж болохгүй байхгүй юу чи хүний баг ийм дуунууд чи хүний амнастай холбоотой шах уу би хэрвээ буруу ивүү гэх юм бол тентнийгүй амиа оруулж байгаа магадaltaй байхгүй ягаад тэгэхээр хүнд нөхцөл байдалд байгаа хүн гэдэг чинь хамгийн аюултай зүйл тэрэнд нь нөлөөлж чадхаар дуу хийнэ гэдэг чинь тэрнээс аюултай зүйл байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн дуугаар
инспирэшн авч амьдралаа тэтгэж ирчүү жим хийдэг хүмүүс байхад зөвхөн дуугаар хүн гэж эгогоо дарддаг ч юм уу. Дуу гэдэг чинь хүний шууд энерги рүү нөлөөлж идэг айгу том зэвсэг болохоор бид нар айгу бодолтой л байх хэрэгтэй. Ялангуяа уран бүтээлч нар маш бодолтой уран бүтээл хийх хэрэгтэй гэж боддог. Тэгж ийхүү ер нь дууныхаа өгнүүдийг бичдэг юм байна шүү. Дуугаа зориулахдаа хэнийг зорж ингээ хийх үү, хинт хандаж хийх үү гэдгээр ялгаатай гэсэн шүү дээ. Хүн сэдвүүдийг барьж авлаа гэж бодоход ер нь хэдээс хэдэн насныхаа чи илүү их зорж хийх хүсдэг вэ? Ер нь таргет нь. За хувьдаа бол би 16 наснаас 24 насны хүмүүст дуугаа хүргэх дуртай. Тэгвэл 16 насны хүүхдэд зориулна гэх бас яаж гэж болохгүй л 18 наснаас 24 насныханд дуугаа зориулахыг хүсдэг. За би ирээдүйн бизнесийн хувьд ч дээрэс нь одоо байгаа энэ залуучууд энэ 18-аас 24 насны энэ хүмүүс л ирээдүйд Монголыг ямар ах үг шийдэх хүмүүс байхгүй. Жохон муухагаар хэлэхэд бол одоо социалист үед амьдарч ирсэн хүмүүс одоо энэ ардчлалын үед юу ч хийж чадахгүй. Тэр тодорхой хэмжээнд хажуудлынхаа хүмүүсээ засч болно. Социалист хүмүүжүүл тэр маань аюу мундаг хүмүүжил байхгүй. Хажуудлынхаа хүмүүсийг хүмүүжүүлж болно. Иргэн тойрныхаа хүмүүсийг эсвэл нэг компанид ороо компанийхаа хүмүүсийг ингэж чадхаас биш Монголын дээр гараад монголчуудыг удирдах хизээч тэр чадахгүй. Яагаад тэгэхээр энэ чинь нийгэм цаг үе ялгаа болчихж байгаа. Тэгэхээр төрөхтөн арчталд байгаад ухаан орохтны одоо энэ үргэлжлээд хөгжиж яваад тэгээд яг одоо нөгөө өөрийгөө би өөрчлөөд болчлоо өөр юм өөрчлөе гэдэг насан дээрээ ирж байгаа одоо манай энэ 18-ын нуудын үед л манайхаа арай өөр болох байхгүй юу. Тэгэхээр тэр үетэйгээ амт нэгдэж явах хэрэгтэй. Хоёрдугаарт одоо өсвөр наснд явж байгаа хүүхдүүдэд миний дуу бас том шалгуур байхгүй. Өсвөр насн дээр миний одоо жишээлбэл юу гэдэг Наша Таня, Хүн Тавар би брейн ротонууд зориуд хийдэг. Яагаад зориуд брейн роттой хийгээд байна хий. Тэрийг ямар хүмүүс сонсоод юунд ашиглаад байна? Ямар хүмүүс сонсохгүй юунд ашиглахгүй байна гэдэг чинь л манай залуучуудын брейн рот гэдэг зүйлтэй хэрхэн хандж байгаатай адилхан шүү дээ. Наша Таня эсвэл шизофрен гэдэг дууг өсвөр насны хүүхдүүд сонсоод тэрэн дээр зодоо зохион гарч хийгээд ах юм бол шалгуур тэнцэхгүй л байна гэсэн үг. Ерөнхий яг ингэж ярьдаг рок хөгжим сонсдог, хүнд метал хөгжим сонсдог хүмүүсийн IQ өндөр байдаг, хипхоп сонсдог хүмүүсийн IQ бага байдаг гэдэг ийм судалгаач хүртэл байдаг байхгүй юу. Би тэгтээ хипхоп уран бүтээлч. Би хүнд хийдэг. Тэрийг хүнд хөгжмнөөс мөн хүртэл хүн юм ойлгоо тэрнээс ойлгож авч чадчихна гэдэг чинь ухаантай байна л гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэхэд яг байгаагаар нь мөн хөгжим сонсоод яг байгаагаар нь тэрийг хүлээж аваад тэгээд одоо муулахт ч юм уу үгүй болол одоо яриад шүү дээ орчин үеийн өстой баг ээж аваараа хүмүүжихэ болсон энэ нийгэм сошиалар хөгжиж байхад ийм дуу гэж яриад байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн шалгуур тэнцэхгүй байна гом та орчин үеийн биш байна. Та ухаантай хүн биш байна. Авж адуудал бар аяган дээрээ үлдэх хүн байна. Ядажлын ийм ялгаа гаргаж өгч байгаа гэх юм уу. Би бол ингэх туртай байдаг. Өөрийгөө ийм үзэл бодолтой ч хайртай байдаг. Тэр чи миний дууг сонсоод заавал дуртай халбгүй. Тэгтээ хэлэх гээд байгаа санааг нь ойлгож чадчих юм бол юмны наанта цаантайг ойлгож чаддаг буюу арчлаа сайхан бүтээгдэхүүн байна. Юмжээ ойлгож чадчихна. Наан цаанч ядаж л буруу зөв гэдгийг ялгаж чаддаг хүн байна. Гэсэн үг байхгүй юу? Одоо манай сошиал дээр буруу зөв ялгадаг аягүй олон хүмүүс байна шүү дээ. Хүний үгээр үхийгээл явдаг хүн биш байна л гэсэн утгатай. Тэрнээс биш. Минийхийг ойлголоо чи ухаантай гэдэг ачивмент авч байгаа биш тий. Ер нь ингээд залуу үед ингээд зориулаад тий тэр хүмүүс ингээд тэр утгыг ойлгоод тэрүүгээрээ ингээд соригдоод унж байгаа хүн байна уу тэрийг даваад утгыг нь ойлгоод илүү ухаажаад явж байгаа хүн байна уу гэдэг ийм хоёр төрлийн хүн болж таарч ухаачих бас биш ээ. За би хэнийг нь ухаан суулгах гэдэг бас дуугаа гэдэг юм биш. Зүгээр бодит байдал ийм байдаг шүү. Хүмүүс ийм байгаа шүү. Яг бид нар ингээд сошиал дээр юм сонсоод үн ч юм удлаач юм мэддэхгүй шүү дээ. Тэгэхэд тэнд судалгаан дээр үндэслээд ийм байж шүү, ийм байгаад шүү, хүн чинь ийм амтан байдаг шүү гэж л хэлж байгаа тэрийг гэд өөртөө мэдээлэл маягаар авах болохоос биш. Миний дууг хүн сонсоод ухаантай болно гэж хизээч байхгүй. Ер нь орчин үеийн урлагийг хүн сонсоод ухаантай болно гэж байхгүй. Ойлгохгүй урлагаа ойлгохын тулд тодорхой судалгаа хийгээл тэнд жишээлбэл ухаан нэмж болно те. Төгөлтөр уур одоо сошиал амьд хөгжимч гэсэн хүн ойлгохгүй байх байхгүй юу. Ягаад гэхээр тэнд инструментээ зодгуураад байгаа. Бид нар одоо хийгээд байгаа үгдээ суурилсан энийг хүн яг тодорхой хэмжээнд мэдээлэл олгож авна гэхээс биш тэнд ухаан суухаар урлаг одоо орчин үед гарах нь маш бага болсон байгаа шүү. Тэгэхээр ухаач нь гэхээс илүү мэдээлэл авах гэж ярил зүгээр.
Тэр мэдээллийг ойлгож чадчихна уу чадахгүй байна уу? Уран бүтээлчийн хэлээд байгаа мэдээллийг яг тэр мэдээлэл гэж бодитоор нь авч чадчихна уу чадахгүй байна уу гэж ярих нь зөв юм байна л та. Тэрийг шалгуур гэдэг байгаа гэх юм уу. Тэгээ бид нар чи аим шиг кино үзээд тэ хөрөө гэдэг киног ч юм уу үзээд ч юм уу тэрийг ойлгох шаардлагагүй байхгүй юу. Тэр бид тэр үзээд зүгээр тархиараа тэрийг хүлээж аваад нүдэрээ бид нар кайф аваад өнгөрч байгаа. Тэр аллагаас юуг нь ойлгох юм те. Ардталтай мэдээж далд хэлэх санаа байгаа тэр нь нүдэн дээр нь илт ойлгомжтой байна шүү дээ. Тэгэхээр бид нар Inception гэдэг киног үзээ тэндээс ойлгохгүй хүн байна. Тэндээ хардталт нь өгөх гээд байгаа мэдээллүүдийг нь яах гээд байна гэдэг ч юм уу. Ингээд кино хүртэл дотроо өөр байж хаа дууч хүртэл тийм байгаа шүү дээ. Миний хүн таавар гэдэг дуунаас юуг нь ойлгож авах юм бэ? Ойлгож авах хэрэггүй шүү дээ. Тэрийг хүн чихээрээ сонсоод хөгжмөлийг аялгуу түнц инээлээ те хөгжилтэй байлаа бүжгэллээ эмэгтэй ороод ирлээ. Эмэгтэй нь ямар мангар үхтэй юм бэ? Хайхаа ямар нийттэй юм бэ гэж сонсоод өнгөрлөө. Тэгэхэд Наша Таня гэдэг дууг хүн сонсоход бүр нэгэнгүү сонс. Яагаад таалга тогсож байгаа юм? Клип нь яагаад анимашнтай болсон юм? Клип нь өөрөө дуунаасаа бас өөр утга найруулга агуулж явж байгаа. Яагаад миний сарны толгой эргээд хүн болоод дуулдгийг. Тэнд бас нэг одоо өөр дөрүүд гарч ирж байгаа. Тэр дөрүүд ямар үүрэгтэй? Дуун дээр нь юу хэлээд байгаа? Яагаад ля минор дээр яваад байгаа юм? Энэ болгон хүн ойлгох хэрэгтэй болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр Наша Таня дуртай хүмүүс ч байж болно тэрийг ойлгоогүй байж болно. Төгөл рүү арпеж нь хоёр хүн явдаг мөртлөө нэг хүн тоглож байгаа юм шиг клипэн дээр харуулдаг. Тэр чин Тришна гэдэг хүн чин дотроо хоёр өөр туйл байгаад байна. Гэхдээ Тришна гэдэг дуучин шүү. Хамблэг биш. Тришна ч өөр юм туйл байгаад байна гэдгийг харуулаад жишээл хоёр хүн төгөл рүү дуэт явуулсан мөртлөө нэгийг нь тоглуулж байгаа. Хамгийн сүүлд жишээлбэл хүчрхийлэлд автж байгаа тэр охины маск агарсан байж хахад тэнд сахиусан тэнгэрийн маск нь хүртэл гарцсан байж байгаа. Тэгэхээр нийгмийн альч бүлэг альч өнцөгт энэ зүйл хурж болдог гэдгийг харуулах гэдэг ч юм уу да. Ингээд ухаан зарж сонсох ёстой дуу байж хахад нөгөө тал дээр нь зүгээр юу тархи онтраагаа сонсох ёстой дуу гэж байж байгаа шүү дээ. Энийг ингээд сэдвээ ч юм уу за ер нь ингээ ээшээ чиглэе. За сэдвээс ч гэсэн тэ ингээд харж эхэлсэн тэр үе чинь ер нь яг чамд тэр сэрц тэ ингээд нэг юм нөлөөсөн зүйл гэвэл юу гэдэг бол үйл явдал ч гэдэг юм уу. Ер нь би энийг ингээ хүндэх ёстой юм байна. Тэгээд нэр энэ ингээ чухал юм байна ч гэдэг юм уу. Тухайн яг ингээ эхлэгчээсэн тэр мөч рүү хавьд ингээ очивол ер нь яг чамд яг юу нөлөөсөн бэ? Одоо ингээд яг бодоход юу юм байна л та. Хөгжим бүжгийн коллежийг 7 дугаар ангид байхдаа ерөнхий болвол мөрөөддөг байж байгаа. 10 дугаар анги руу ордог жилээ би за яг ер нь дуулдаг, дуучин, тайзан дээр болдог хүн болох юм байна. Тэр тусмаа би хипхоп сонсч байсан болохоор хипхоп гэдэг артист болох юм байна гэж би 10 дугаар ангидаа шийдсэн л та. Тэгэд яваад л ажиг усан болоогоо дуунууд хийгээл ингэж явж байгаа л тэгээд хамгийн анх хүмүүст хүрсэн дуу маань шизофрен байхгүй юу. Тэрэн дээр шизофрени гэж яхад тухайд би Wanted Production байж хахад манай Базуурын гэд захиал надад маш том хүч бүшээг өгч ирсэн. Би одоо маш их баярлж явдаг. Нилээ ингээл гайхаал чи одоо бас миний шийдвэр хийх ёстой цаг байсан байгаа байхгүй юу? Ямар артист болох вэ гэдгээ шийдэх гээл би бол яг хөө тэгээд шизофренээс өмнө наадтал дээр нь те жоох юм сахилахгүй дуунууд нэмэрхүү юмуд гарах гал байж ах үед маа захиал орж шийдэж чи нэг ийм дуу ивэл ядгийн гэт нэг юм жоох юм нийгэм рүү хандаж үгэлдэг жоохон нервтэй уцаартай нэг те гэхдээ чи үнэнг дуулж яадаг юм чи өөрөө юм хэрчтэй юм цоглог юм тэр нэрийг ингэж оруулаа тэгээд тухайд би бас нөгөө юу хийсэн байсан метроном гэдэг дуу хийсэн байсан тодорхой миний характер гараад ирсэн байсан өөрөө би Suicide Boys ялангуяа Ghost-ийн тухайд би бүршүтдэг хүн байсан тэгсэн талбай дээр хүн өөрийгөө шатаадаггүй юу талбай дээр өөрийгөө нэг хүн шатаагаад тэгэхэд хүмүүс цаана шагнал аваад байж хаад наа нэг хүн гэж шатацсан байж исэн тэр зургийг би харж ирсэн байхгүй. Хүн өөрийгөө шатааж гинэ гэдэг чинь юу вэ гэхээр хүн амиа орлохыг за тэг амиа орлно гэж бид нар сонсогдож байгаа шүү. Тэгэхэд хүн өөрийгөө шатааж Улаанбаатар хотынхоо энэ төвзэг дээр өөрийгөө шатаа энэ бид нар анзаараагүйсэн болохоос биш. Ер нь бидний нийгмийн хандлага ч юм уу туйлтаа хүрэх гээд байна гэсэн тохиом шиг санагдсан байхгүй. Яг ер нь тэр үеэс хоошоогоо манай Монголд амар зүйлсүүд болсон юм шиг санагдаад байт яараасаа. Магадгүй хуучин байдаг л байсан бах бид нар нөгөө мэддэггүй байсан бах л та тий. Одоо нөгөө ямар шууд мэдэж авдаг аргатай болоод илүү их танилцаад байгаа ч юм шиг энэ амар хэрэгүүдтэй. Тэгээд ихэд би анх шизофрен гэдэг дуугаа хийж ирсэн. Тэгтээ би юмэрийн тэр хүн яг яах гэж тэр би
өөрийгөө шатаасан матасыг би мдээгүй л дээ. Яг юунаас болж ямар нэгэн тэмцэл үйс юм уу юу байсан зүгээр амар оролт байсан юм мэдэхгүй. Тэгтээ тэрийг ингээл харахад би тэр шагнал магаал тэр юмнууд ингээ бодоод үзэхэд за нийгэм рүүгээ хандаад ууя байна. Би тэгтээ нийгэм рүүгээ хандаад ууя ихтэй те өлөөл юм гэж болохгүй шүү, тэгэж болохгүй шүү, ийм байдээ шүү, ээдээ мэдээ гэж ууя. Монголд энэ өчнөө байсан шүү дээ. Гэтэ ямар ч үүргийг гүйцэтгэж чадаагүй гэж би боддог байхгүй. Тэгэхээр залуусраад байгаа чиглэх юм сонирхолтой байдалтай авах хэрэгтэй юм байна. Тэгээд яг өөрийнхөө би бас царайг нуусан зүгээр байх гэж бодчихсон тухайд маш ол эрсдэлтэй. Яг иймэрхүү яг тухайд шизофрен шиг ч юм уу дамера шиг иймэрхүү дуунууд Монголд маш цөөхөн байсан хэдэн хүмүүст хүрээгүй байсан байхгүй. Тэгэхээр за ямар нэг юм боллоо гэл тэгэхэд ари алгатай царайгаа нууж юм уу. Тэгээд шизофреник хийжсэн. Тэгээ араас нь патроном гэдээ хийгээд ингээд 3 триложи маягийн игээл ингээ гаргаж ирсэн. Тэгээ харин хүмүүс гайгүй болоод авсан. Тэгээ тэрнээс хойшоо би за ерөн царайгаа харуулад явах юм гэл. Ер нь тэр талбай дээр юу ажижсэн айгүйх нөлөөлж ирсэн. Нааша Таня гэдэг уран бүтээлээ хийгээд бол би эмэгтэйдүүдээ дүүгийн ирээдүйд яаж хамгаалах вэ? Баян гажууданд дагаад яваад чадахгүй шүү дээ. Дуудах үед нь очиод авчдаг хэрэгтэй үед нэг гिचдэг болохоос биш. Би урлагийн хүний хувьд би тийм дуу өгөх хэрэгтэй юм байна. Дүү шигээ насны хүүхдүүдийг тэгээд ер нь эмэгтэй хүмүүсийг тэгтээ би хамгааллаа гэдэг энэ хүний эрх мэрх гэж дуулаагүй. Тэрийг би зориуд хүнд хийсэн тэрийг хүн сонсоод уйлмаар санагдтал боож гэж бачуурмаа санагдтал би дууга хийгээд хэрвээ хин нэгэн хүн тэрийг сонсоод бачуурж уур нүгж дотор нэмзэглэж ивэл тэр хүн хизээж хүн хүчнэхгүй л гэсэн үг. Би тэгж дүгнэж байгаа. Тэрийг сонсоод хүн ямар нэг эффект авахгүй байвал тэр хүн ирээдүйд нөөтэй. Гэх мэтлэн ч юм уу те. Ингэж ер нь үнцэдүүд дотор хөвшүүргүүд нэмэрх байсан юм уу та. Одоо яг саяын шалтгаан болвол яалч аргагүй ингээд хин нэгэнд болсон үйл явдал чамд ингээд нөлөөсөн байна те. Тэрнээс болоод дуу хийх сэтэл нь үг зохиох сэтэл нь хин нэгэнд зориулах хэрэгтэй юм байна. Тэгэхээр дээрээс нь дүүгээ хамгаалах, эмэгтэй дүүгээ хамгаалах гэх мэтлэн хамгаалтын байр сууриас хандаж ингэж тэр одоо үг зохиож ингэж дуу илэрхийлж ингэсэн байна штэ. Тэнгэр чи яг энэ шилжилтийн одоо тэр нэг юм үе гэж ингээ байна шүү дээ. Одоо юу нэг ингээ харахаар тодорхой хэмжээний хугацаа ингээ өнгөрөөг харахаар яг өөр бас ингээ юунаас ингээ босон болч гэдэг юм уу? Бодж үзчихсэн үү ер нь? Яг хоо ийм анхандаа хоббигоороо уран бүтээл дууга хийдэг байж хагаад дараа нь ажил болоод олон жилийн дараагаас тэр нь ял болно гэдэг шүү дээ. Манай өөжгийн ахын хэлсэн. Айгу үнэн санагдаад байдаг байхгүй. Хоббигоороо дууга хийж явах үеийн хөгжмөнүүд маш гоё. Шизофрен, лонго биш шизофрен асасан. Тэр хоббигоороо дууж тэнд ямар нэгэн одоо юу гэм те эдийн засгийн санхүүгийн дарамтгүй тэнд ингээд бүх юм байж байгаа зүгээр л хий те яг тийм үед модд продакшнад тэр боломжийг гаргаж өгч байсан. Тэгээд тэнд би яг хоббигоороо дуугаа хийж яхад гарсан хөгжим одоо зарим үед бол тэг хүнээс мөнгө аваад дуу хийж байгаа үе байна. Яхаа аргагүй ямар нэгэн дуу хийх гэхээр өөр ажуудлын асуудлууд арай их болсон байна. Тэрнээсээ хамаарад одоо дуунууд чанарт дошоо урах тэгээд цаг боломж бага болохоор хуучин шигээ те бүтэн өдөржин дуугаа хийгээд идэг суудаг байсан үеэс одоо гарч байгаа хөгжмөнүүд нэрээ өөр байна гэдэг ч юм уу. Тэгэхдээ нөгөө хүнээ алдаагүй гэдэг шиг мэдрэмж нь хിവэрэ байгаа болохоор би brain rot дуу хийхдээ хүртэл Монголд ойрд байгаагүй ч юм уу, шин ч юм уу хөгжмөнүүдийг оруулж ирж байгаа. Хон таавар тухайд шинэлэг сонсогдчихсэн. Лавн шинэлэг хятад бааранд явдаг хөгжим шиг. Гэхдээ Орос зохион байгуулалттай дууралттай тэгээ өгнүүд нь Монгол явж байгаа. Hard bass гэхээр биш, техно гэхээр биш. Тэгээ Монголд энэ шин сонсогдоогүй. Тэгээд хамт баймаар жишээлбэл яг 2000-ад ихэнх оны нөгөө тектоникийн үеийн транс хөгжим гэж ярьдаг байсан шүү дээ. Транс хөгжим эргээд оруулж ирээд амар ажиргалтай байгаа хэрний артал дээр хайртай үнэ алдсан гүнхтэй салтын тухай дуу. Тэгээд наана амар баясалтай энэ дээр хүмүүс бүжиглээл энэ бас Монгол байхгүй шинэл юм байна. Мэдрэмжгүй ч байх вэ те байдаг. Тэгтээ бид нар нөгөө эргээд ойрын хэдэн жилд сонсогдоогүй хөгжим гэдэг ч юм уу. Аль болох шинэлэг содон имийг хүн сонсуулж ивэл гоё л доо. Тэгээ эргээд би хайрын дуу хийж байгаа. Надаас хайрын дуу гарна гэдэг чинь миний сонсогч нар бас шинэлэг. Чи аль болох нэг юм гоё шинэлэг фреш арай юм юмыг хийхийг зорж байгаа. Чанар буурсан уу, чанар сайжирсан уу гэхээр наа яг үндэ юу гэмэр чинь би бол тэрэн дээр нэг юм ярьдгүй. Хүмүүс уучин тэр ишна, шин тэр ишна гэж яриад тэр чинь гүштэй цаг үе өөрчлөгдөж байна. Би дандаа наашаа таны шиг дуу хийгээд ах юм бол яг үндэ хийхдэггүй байхгүй. Удаа хийгдэж чадахгүй. Ягаад тэгэхээр уран бүтээл гэдэг чинь өөрөө маш зардалтай салбар. Тэрийг бид нар нөхөж явах хэрэгтэй. Ахан гайхаад байдаг байхгүй. Ягаад ингээл бааранд дуулдаг, баарны дуучин
бааранд халтур хийгээл. Ийм газар дууллаа. Нөгөө бааранд дуулахдаа одоо барыг хорооллын бааранд дуулах юм бол халтар тэгээд юу гэдгийг юм чокогоор явуулсан гэж. Come on та нар бид зүгээр л YouTube дээрээс үнгүү сонсох боломжтой сонсож байна. Тэгээ Монгол улсад юм уу одоо 30 мянган төгрөгийн такс гэдэг чинь $10 ч хүрэхгүй шүү дээ. За $10 гэж бодоход $10 төлөөд өөрийнхөө сонсдог уран бүтээлчийг очиод сонсчдаг. Тэгээд ишигээ бараг гэрээсээ гараад 2 булан тойроод ороод $10 төлөөд сонсдог. Дэлхийд ийм байдгүй байхгүй. Манай Монгол нэрээ гоё шүү. $10 төлөөл тэгэл нэг баар руу ороод архитаар суугаа шоудахтаа нөгөө артист $10 сонсчдаг. Манай Монгол азтай шүү гэж хинч боддоггүй байхгүй. 30 мянган төгрөгийн такста бааранд дуулдаг надад чи хин гэдэг юм уу алтуурны баарны дууч. Ингээл харахад тэгэл би байнга ийм дуугаа хийж болохгүй нийгэм байгаас. Тодорхой байх хэвээр тэр нь цөөхөн байх тусмаа үнэтэй үлдэнэ. Тэр дуугаа би хийх үү хийн. Гэхдээ одоо биш. Одоохондоо би хөнгөн дуунууд хийн. Тэгтэл би хөнгөртөө ч гэсэн нийгмийн шөмжилсэн дуунууд сая би нийгмийн дайсан гэд кинонд тоглоход би тэрний дуу хэлээ нийгмээ эргээл би шөмжилж л байна. Тэрэн дээр хэлсэн шүү дээ. Сошиалаар алцаал, хоёр тал талцаал. Танай сошиалын би юмнуудыг яг хийсэн. Яг удаагүй байж байгаа саяны хэрэг дээр болоод ирэхэд миний одоо яг сошиал дээр байгаа нийгмийг би дүгнээл тэнд нийгмийн дэс ингээд дуугаа хийсэн. Дуган гараад удаагүй байжэд л сая ийм хэрэг боллоо. Тэгэхэд тэнд хүмүүс орж ирээ чи үгүй хэлгэж чиж байгаа шиг тий. Бид нар тэгээ бас хинүүстэй харьцаж явж байгаа гэдгээс ойлгож дуугаа хийх ёстой л та. Тэрнээс биш одоо юу мөрөө би ийм хүн би иймэрээ байна гэд тийм дуугаа хийгээд ах юм бол тэгэл тиймэрэл үлдэн шүү дээ. Тэр тэндэл үлдэн. Уран бүтээлчний зорилго тэндээ үлдэх ёсгүй. Тийшээгээ гэж явах хэрэгтэй болохоос биш. Би ийм хүн би эндээ үлдэн гэдэг чинь уран бүтээлч биш тэр хүн өөрийн гэсэн дуутай тэр өөрийн байр суурьтай л хүн уран бүтээлч болоход бас бид нар суралцах хэрэгтэй. Одоо чи дуу бас ингээд зохиож, үг ингээд зохиохдоо аягүй их нэг утга учирыг харж аягүй зохиож гаргадаг. Тэгээ дээрэс нь ингээд тэр одоо клип олон зүйлсүүдийг харахтаа хүртэл ингээ утга учиртай хийдэг гэл те. Нааша таны дээр хүртэл ингээ яагаа ингэж байгаа нь хүртэл ингээ утга учиртай гэлдэгчээсэн шүү дээ. Альва зүйлсүүдийн ер нь утга учирыг олохдоо ер нь аль өнцгөөс илүү харахыг илүү хичээж харахж ер нь бол боддог вэ? Өөрийнхөө л өнцгөр. Би надаас гарч байгаа юм чи өөрийн өнцгөө л баримтлал миний өнцөг бас буруу гэж болно. Гэхдээ нэх зөрөхгүй байхыг л хичээж байгаа. Гэхдээ тэсэн өөр тэнийг юм ярьж явахгүй байхгүй те. Тэгэхээр нэг бусдаас өөр байх гэж хичээхээрээ тэсэн тэнийг юм яриад байдаг байж болохгүй. Мэдээж бусдаас өөр байна гэдэг чинь хүн болгоны л одоо бараг дотроо бодож явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө өнцгийг л байрж явж байгаа. Тэгээ дараа нь ямар нэг юм буруутлаа гэхэд өмөрөх хөвгтэй байх хэрэгтэй шүү дээ. Би өөрийнхөө үзэл бодлыг л илэрхийлсэн. Тэ? Та нар миний өнцгөөр яагаад яваад байгаа юм? Тийм бога хоёр өөр юм яриад дэгнэс. Хоёлаа одоо нөгөө дөрвөн зураг явуулсан бас те. Өсвөр нас ер нь бол ингээд ялангуяа одоо хөгжим бүжиг болвол чи ингээд сургууль дээр маш их цаг ингээд өнгөрөөдгөө гэд нэг нэгэндээ нөлөөлж байгаа хүүхдүүдээс айгүй их байна те. Чиний яг 10 жилийн сэтгэл зүйн хувьд за тэгээ дээрээс нь тухайн үеийн чи яг ямар хүүхдээсэн бэ? Нэг сайн сурдаг хүүхд биш. Гэхдээ муу бол бас сурдаг хүүхд биш. Нийгмийн харилцаа нөгөө нийгмийн итгэвхээрээ багш нарын хараанд өртсөн. Нэг гим ортой хүүхд бол байгаагүй. Сахилгагүй бол хүүхд байсан. Гэхдээ одоо яаж ч мянга сахилгагуудлаа гэд тийм амар байх нөхцөлгүй л дээ. Одоо нөгөөсөө багш магшийнхаа дараа хадаас мадаас тавьчихдаг гэсэн сонсогддог. Тэр чи одоо айгу удажлаа багш тэ багш магшийнхаа 10 жилийн хогтод өсвөрн цавуу төрөгчдөг шиг нөгөө тиймэрхүү тэгэл байгаа байхгүй хогжилтэй л та тэгтээ. Тим айхтар бол тэгэж хүн гэмтэж хохирохоор тим аймаар сахилахгүй сонх мох хагалждаг сахилахгүй бол байгаагүй. Гэхдээ ер нь үдүндээ нэлээд хөдөлгөөнтэй байсан. Тэгээ ядчил манай гэрийн тэгж чи одоо тимээс тэмдэгтэй амтан байж ээж сахилахгүй утга багсаг бол гэл хэлдэг л байсан л тэгээ яах жоох сахилахгүй хүүхд байсан. Нийгмийн идэвхтэй хүүхд байдаг байсан. Их найзуудтай хүүхдүүд байдаг байсан. Тэгээ дээшээгээ үетэйгээ минь тустай доошоо үеэсээ минь тустай. Тиймэрхүү байдаг байсан. Тэгээд нөгөө тухайн үед хүмүүс тэгж хараад байдаг гэсэн гэдэг байхгүй юу? Хөгжим бүжиг хүүхдүүдийг юм арай те юм дээшээгээ баяа ялгч одоо юу гэдэг арай жоохон дээшээ гэж боддог байсан. Тийм байгаагүй. Намайг 10 жил байхад ч гэсэн тэгтээ үеийнгийн дээрхэл бүлий байдаг л байсан шүү дээ. Тийм зөндөл байдаг байсан. Тэгэл одоо мэдгүй урлагийн сургууль гэхээрээ тэгдэг байсан ч юм уу бүлийнүүд байдаг л байсан. Би тэгээд тэрийг зөндөл хэлчихсэн. Би дуун дээрээ гаргадаг. Тэ баг байхад бүдүүнгээд бодол дотор зодоол тиймэрхүү мэл тиймэр байдаг л байсан шүү дээ.
Яг хүүхдүүс эхлэх гудаал өсвөр насмасан дээрээ тамхи ингээл хэрглэж мэрглэл үзэл юм уу байсан. Би одоо бол татдаг. Тамхи татал үзэл ингээл явж байхад маа сургуулийн хорч ирэл тамхи татлаа гэл балбадаг байсан. Тэгээ зөвч юм шиг буруу ч юм шигтэй. Зүгээр тухайд бодоод үзэхэд маа тэ сургуулийн тэнийг хуцаан тамхитай явж байхад ах нэг алгатаад надаа бойлгээд ихчгээд ингээд зөвч юм шиг. Нөгөө талаараа хараад үзэхэд тэр хэний ч амьдралд хамаагүй миний ямар ч хамаатны биш хүн тэнд ороод тэнд гар хүрч байна гэдэг чинь дээрлэхэлт байхгүй юу. Тэр бид нар ингэж айгүй хөнгөрөөж явсан байхгүй юу. Одоо ингээд хөгжим бүжигт уулзахад баг тэр ах нартай би баярлаа гэж хэлмээр санагддаг гэдгийг. Би бол энд нь ч баярлаа гэж хэлэхгүй. Гэхдээ энэсэн ч уучлаарай гэж хэлэхгүй. Яах намайг тухайд би тэр хүн намайг алгатлаа гэд би тамхинаас гарсан уу гараагүй. Би дараа нь өөрөө том болчиход нөө энэ юу амьдралд ямар хэрэгтэй ингээд би гарцсан. Тэр хүн надад ухаан оролтол алгатаал ингэдсэн юм байхгүй. Тэр үед ингээд ирлэхэл манай яла хөгжим бүжигт их л нөгөө мэрэгжлэр нь хуваачдаг. Төгөлдөр яах бол одоо барыг намайг хариуцж явдаг ах ч юм аа шин тий. Би бол тэрийг бол дэмждэг. Манай хөгжим бүжигдэг байсан дэш үеийнхэнтэйгээ сайн байна ахаа гэж гар бараа зөрөөрөө гэдэг. Энэ бол өнө хүмүүжил واخгүй. Багш нартайгаа заавал сайн байна өгшаа гэдэг. Одоо ингээд намайг ингээд ахлах анги бангад ороод ирэнгүүт манай дунд ангийн дүүнэр ингээд мэрэгчлээ тарангууд бүжих ингээд 12 хүүхдүүд гарч ирдэг. Тэгэхэд бүгд ингээд сайн байна ахаа. 20 хүүхдээ бүгдэндээ гар бараа зөрнө. Надад ч ирэгээд ядаргаатай юм шиг ирнэ. Эргээ бодоход тэр айгүй гоё соёл байсан баг. Хүндэтгэж чинь тий. Урлагийн соёлынх нь нэг хүндэтгэх хэрэгтэй. Гэхдээ хүндэл гэдэг чинь арталтаа бас юу байдгийг ойлгох хэрэгтэй баг. Хөгжим бүжгийн одоо тэр зөндөл ярьдгийг одоо мэдэхгүй би тийм салбарт нь байхгүй болохоор тэр юм уу. Би бол айхгүй шууд хэлдэг байсан шүү дээ. Ишиг уламлаа аймаар байсан бидний үед ч байсан бидрээс доошоо үйж тэр нь үлдсэн л байхгүй. Энийгээ бодол дотор дагуулж ороод ахлахаа ингээ би юу ч хийсэн байж болно. Ямар нэгэн буруу үйлдэл би хийсэн байж болно. Гэхдээ тэрийг чинь шийдэх гэж тэр асуудлыг шийдэх гэж тэр сургуулийн захиргаа нийгмийн ажилтан гэдэг хүмүүс байгаа болохоос биш тэр асуудлыг шийдэх гэж надад манай дээдлийн үеийн ах нар байгаагүй байхгүй юу. Тэгэхэд те за тамхи татлаа юу гэдэг чинь сургууль дээр ямар нэг асуудал гарч болно шүү дээ тэр чинь амьдрал. Тэгэхэд тэнд бодол руу ороод надаас дээшээгээ бараг 7-8 анги дээшээгээ бүх тийм 3 ах бодол дотор оруулаад болон тавиач зогсоогоол зодоол. Тэгэл одоо тэр хүмүүсийн нэг ингээл үзэж харж байгаа юм бол та нар өөрсдөө мундаг үйлдэл хийсэн гэж бодчихвол окей. Та нар мундаг үйлдэл хийсэн гэж бодорой. Гэхдээ миний хувьд бол тэр ямар ч хэрэггүй үйлдэл бөгөөд та нарын энэ хүүсийн үйлдэл чинь одоо энэ Шангрилагийн орцуулж байгаа шүү. Тэгээд та нар бас хойч үедээ нийгэмдээ юу үлдээснээ бас хараад одоо баярлж байгаа нь цаашаа зүгээр бас дүгнэрээ л гэж хэлэх гээд байгаа юм. Тэр хөгжим бүжгийн коллеж гэдэг газар хүртэл тэр бүлий гэж байсан гэхээр одоо бусад сургуулиудад нь яаж исэн байх вэ? Яа би хөгжим бүжигт хүртэл гэж яагаад хөгжим бүжигт урлагаар хүмүүжиж байгаа уулын тэд нэр нэг нэгэндээ гарч хүрэх завгүй байх хэрэгтэй юмс баг. Араа өөр байх хэрэгтэй байсан. Өөр байх хэрэгтэй. Гэтэ манай бусад сургуулийн одыг баг байсан. Тэгтэл тэнд байсан. Тэгэхээр л нөгөө миний яриад байгаа хүчирхийлэл альч нийгэмд альч салбарт хаанч байж болноо. Болдог шүү гэж хэлэх гээд байгаа хамгийн гол санаа одоо хүртэл хэрэгжил яваал шүү дээ. Тэгээ би үг хэлээгүй шилсэн л аваад зү. Харин нөгөө хүмүүс ч бас аягүй их постлол хийсэн хэлбэрийн төр болоод байгаа болохоос биш альч нийгмийн үед ингээ байгаад байна. Тэгээ тэрийг нөгөө эзэн шийдэгдэхгүй л асуудал та угаасаа. Гэтэ бас нөгөө юу юм биш бас өмнөх дугаар дээр цэг өгч орж ирсэн байхгүй юу? Тэгээ бид хоёроо ярьж ирсэн нэг юм болохоор 10 жилд байхад зөв гэж боддог байсан зүйлсүүд эргээд харахад одоо амьдралын наануу цаануу зөв буруу гэж яг юу байдгийг гэдгийг ойлгоод ирсэн цагт нэг арай өөр болоод идэм шиг. Одоо тэр сүулт ч гэсэндээ нөгөө Корнелт ч гэсэн болсон хэрэг. Иймэрхүү хэрэгүүд ингээ ил болж байгаа нь эн чинь нэрээ болохгүй байсан юм уу гэдэг нэг юм бодол бас хүмүүст одоо нэг юм жоохон сэрц өгöd байгаа юм шиг тий. Одоо яхаараггүй гэхдээ хүн нөгөө алдчихижил сурдаг гэдэг нь л багталтай. Ямар нэгний алдаанаас бид нар суралцаж чадчихвэл гэхдээ ашгүйтэй тий. Гэхдээ яг чадчихагаа мó да. Заавал бид эдрээ ойр дотны хүнд ч юм уу өөрт тохиолдсон хүмүүс л яг үнэндээ тэрийг амар үндэ хүлээж авч ойлгож цаашдаа ийм болохгүй байхын төлөө байгаа болохоос биш одоо жишээлбэл амьдралд нэргэн тойронд болоогүй бид нар сошиалор сонсоод ингээд үлдлээ дараа жил гэхэд яг байх уу бидний энэ анхаарал сэрэмж юмнууд тэгээ энэ чинь тэгээ нөгөө эзэн шийдэж чадахгүй асуудал гэдэг чинь энэ байдаг. Бид шийдэхэл ямар нэгэн арга хийгээл яваал зөндөл хийлээ шүү дээ. Хүүхдээ өчрхүүлээс хойш 108 гээл тусдаа дугаартай болол тусдаа хүүхдээ өчрхэл юм болол гээл сая гээл тэгэхэд одоо хотоол бид нар хэрэгжиж ш нөгөө нэг хүүхдийн төр сайтуулах байр.
За нэг өөдөлтөй хүүхдийн нэрээр нэгцэн гээл. Тэгэхэд манай хот хүсээд хэр удаж байгаа юм. Арчлаас хойш хэр удаж байгаа юм. Нэг удаагүй манайх. Тэгэхдээ энэ хүмүүсүүд нь аль дээр хийгдсэн байх ёстой юмнууд байхгүй юу? Ер нь. Бид нар өөрсдөө хүндээ ээлгүй хотод амьдарч байгаа болохоор ерөнхий айгуусан амиа удаж амьдрах хэрэгтэй. Дотор хувьдаа өөрийнхөө амийг айгуусан хамгаалж байгаа хэрэгтэй. Тэгээд ойр дотныхоо хүмүүсийг, хамаатныхаа хүмүүсийг ч юм уу төрсөн дүүнэрэл бид нар хамгаалах хэрэгтэй байхгүй юу? Ер нь. Яг хувь хүнээрээ. Бусад юу хамгаалах вэ? Нийгэм чинь биднийг хамгаалах хэрэгтэй шүү дээ. Цагдаа нь хамгаалах хэрэгтэй. Ядчил камер нь хамгаалж явах хэрэгтэй. Бид одоо ч тэрний ажилтгүй энэ хамгаалах хэрэгтэй хүмүүс нь хамгаалтаа хийж чаддгүй энэ нийгэмд амьдарч байгаа бид нар улам л амиа бодох хэрэгтэй. Бид нар хүүхдүүд яаж юм. Тэгээ дор дороо бид нар амиа сайн бодчих юм бол ядчил дараа нийгэмд буруу өгөх. Нийгэмд буруу өгөх нь буруу. Гэхдээ нийгэм нь өөрөө буруу ажиллаад байгаа нь бас буруу. Тэгэхээр энэ хизээ шийдэгдэхгүй асуудал бас мөнөөсөө мөн бохгүй юу. Бид нар ингээд Америк шиг хөгжилтэй оронд ч хүртэл яг л юм байна. Хүмүүсийн цагдаагаа үзээ ядал цагдаа нь ингэдэггүй тэгдэггүй гэл. Тэгэл эргээл нөгөө цагдаа нар нь нэг удирдлага төр юмныхаа доор ажилдаг. Бослог болохож хүртэл цагдаа нар нэг яхаа эсрэг зогсчлаа гоо. Одоо эсрэг нь шаашин. Ажлаагээ зогсчлаа. Дэлхийн хаач юм байгаа. Тэг манай Монгол ганцаараа сүрцсэн юм шиг. Хаач тийм байгаа. Тэгээ нийгэмд буруу өгөхгүй тулд бид даал амиасан бодох хэрэгтэй. Нэг нэгээ хайрлахгүй гэсэн үг биш шүү дээ. Эрэг тал нь гэх юм бол сая ингээд тэдгээр хэрэгүүдийг бас нийтэд ил болгосноороо бид нэр тэр одоо асуудалд эрсдэлд орсон хүмүүсэд ядаж нэг юм хамгаалтын байртай гэдэг шиг те эдгээр зүйлсүүдийг нэг нэгээр одоо сошиал энэ 90 ингээд хөгжиж байгаа энэ үед болвол нэг эрэг тал нь бас тэр юм шиг тэр хэргийг бид нар мэдж байгаа учраас нийтээрээ ядаж ингээд босоод сэрээд цочроод одоо тэр амьдрал донд нь амьдрахгүй байгаа хүмүүс нь ойлгонгууд ийшийг анхаарал хандуулад бид нар ядаж юм хамгаалтын минь хийх ёстой байна гэж ирж байгаа юм байна. Тэнгүүд нөгөө талаараа би ингээ багада одоо нөгөө хятадын нэг киног би үзчихсэн байхгүй юу? Хятад дээр үед ингээ хүүхдүүдийн элэг бөөрийг ингээ даваад иддэг жил нэг тийм кино гарчсан байхгүй юу? Тэгээ би тэр миний ингээ зүрхэнд хэсэг нилийн удаан яваад. Тэр чи одоо жишээл миний нэг юм мэддгүү байсан үе байгаад байхгүй юу? Жохон байхдаа. Тэгээ би тэрийг мэдчихээд хүүх ингээд бид нар шиг насны хүүхдүүдийг ингэчдэм байх та гэж бодоод тэгээ би ингээ явахдаа амар айцтай хэсэг явдаг байсан. Тэг ингээ бодохоор бид нар бас яг яаж ингээд нөлөөлөх ёстой мэл бодож байгаа юм. Нэг талаараа томчуудад эсвэл нөгөө юмнуудаа балансчлуулаад зөв хүргэх ёстой ч юм шиг тэг ингээд нэг томчуудад эдгээр мэдээллийг өгөөд эрсдлийг урьдчилан сэргийлэх хамгаалах нь зөв. Тэгтээ бүр ингээ жоохон одоо яг чиний энд байгаа бүр жоохон ил үе байлаа гэж бодъё л та. Тиймэрхүү зүйлсүүд нь ингээ шууд ил байхаар магадгүй тэр нь ингээд хий хоосон трама ингээд үүсч бас болох уу гэж би бас ингээд бодсон байхгүй. Яг тэр би өөрөөс хэсэг багтаа их тэгж яваад нэг хятад кино үзээ битгсэн байхгүй. Сүүлд би бас сошиалаар уншижсэн чинь хэнийг мэдэхгүй нэг хүн сошиал хэрэглээг Монголд насчлаа. Би тэрийг бол өвдөө ер нь айгуу сайн дэмжиж байгаа. За. Нэг ёсны зүгээр би уран бүтээлж байгаа хувьд хараад үзэх юм бол энэ айгуу эсэлттэй байхгүй юу те. Ингээд сошиал дээр бидний бүх ажил явж итэл тэрнээс ингээд нилээд хувийг нь шууд тойрхож шүү дээ. Энэ бол бидний сошиал дээр би маркетинг хувьд ч юм уу энэ бол тэгтээ нөгөө талтай хараад үзэхэд жишээлбэл TikTok гэдэг зүйлийг Монголд би бүр бандах хэрэгтэй гэж бодод байгаа. Тэрийг сая л мэтэл ямар амар юм бэ те. Тэр юм бол амар удаж байгаа шүү дээ. Тийм үү? Энэ баг 2 жил нөрөл жил болж байгаа. Тийм үү? Тий, бид нар энэ сошиал дээр бид нар ингээд би стрим хийж явахдаа ч хүртэл хүмүүс тааруулж байсан. Бүх үсгтээр дарахад бүх тийм сэрчүүд байдаг. Тэр гэхдээ яг монголчууд өөрсдөө сэрчилж гарч ирд юм уу яадаг монголчуудын сэрчилсэн юм л удаа тэнд гарч ирж л байгаа хэл та. Тэгээ TikTok гэдэг зүйлийг би Монголоос үнэхээр бандах хэрэгтэй гэж боддог. Яа TikTok-ыг хийгээд бидэрт хүргэсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэднэр нь анхнаасаа айтайхан байсан болвол хүүхдүүд чинь TikTok дээр тийм байхгүй л байсан байхгүй. Одоо YouTube ямар байх вэ? YouTube үздэг хүмүүс ямар байх вэ гэдгийг Монголоос YouTube хийж байгаа хүмүүс шийднэ. Бид нар тэнд ороод ингээл нөгөө Elsa Spider-Man-тэй хүүхэлтэй байгаа шүү дээ. Тиймэрхүү юмнууд бид хийгээл ингээл явсан бол одоо YouTube, TikTok шиг болох байсан байхгүй юу? TikTok гэдэг зүйл чинь өөр амар том брэнд бодож бүхэлдээ брэнд. TikTok-ыг бандах хэрэгтэй. Сошиал дээр 16-аас доош насны хүүхдүүдийг үнэхээр хорих хэрэгтэй. Тэнд групп чаттай хоорондоо найзуудаараа групп чат үүсгээд ингээ яваад сонирхолтой хийлүүл гадаад дотоодын мэдээлэл хэрэгтэй юмнууд зөндөө байгаа. Тэгэхдээ ядчил YouTube дээр YouTube Kids гэж байдаг бол Facebook дээр Facebook Kids гэж байхгүй шүү дээ. Instagram Kids гэж байхгүй шүү дээ. Тэдэртээ зэрэгцээд амар юмнууд орж ирж байгаа байхгүй. Жишээлбэл Facebook дээр амар болоо хаалттай группүүд байгаа л
Алтай групп рүү оронгууд Telegram-ийн линкүүд ороход амар юмнууд нь бод дөрөө байж байгаа. Нэг хүн тэнд мөнгө олж байгаа. Хамгийн гол нь тэнд шилбэл та 18-наас хүрсэн үү гэдэг асуулт ч байхгүй. Би орж үзсэн Telegram юу руу. Яаж явагдаад тийм. Тэгэхэд тэнд би нэг данс руу нүүлээ 5-6 мянган төгрөг хилээ над руу линк ирлээ орлоо тэнд нэг хүн товч дарлаа. Тэнд хэдэн мянган өстой порнонууд байж байгаа байхгүй. Гадаад Монгол дотоод. Чи ядаж намайг асууж яхад тэр хүн яаж болно шүү дээ. За иргэний зураг үнэлэхээ та чатаар явуулаарай. Тэгээд насаа батлуулаад ороорой. Тэр магадгүй яг хөө тиймэрхүү хүний хувийн мэдээлэл өгч хүнж орохгүй байдаг бахалтай. Тэнд 13 та хүүхэд тэнд аавынхаа дансаар тэр одоо хийж чадах байхгүй юу? Аавынхаа дансаар ч юм үгүй зүгээр маа нэг найз руу 50,000 төгрөг шилжүүлж гууж ийн мууж ийн гэж байгаа ч хамаагүй тийшээгээ хийгээд орлоо гэхэд 13 14 настай хүүхэд тэнд Монгол порно зүгээр 5,000 төгрөг төлөө Telegram руу орж чадна. Гадаад биш бүх Монгол. Тэр Монгол дээр нь жишээлбэл 10 жилийн формтой бүгд хүүхдүүд байж байна. Тэгээ харин ийм болцоод байгаа болохоор бид нэр буруу зүгийг ялах үе дээр ирсэн үед окей командтай бид нар сошиалтай байх хэрэгтэй хүүхдүүдийг. Сошиал байх хэрэгтэй, сошиал хэрэглээтэй байх хэрэгтэй. Яаж тэгжиж үе тэнгээсээ хоцрохгүй байхгүй. Одоо тийм чи Roblox тоглодог, BCS тоглодог гэж дотроо хүүхдүүд нэгээ ялгаралтай болцсон байна. Ранкаараа чиний ранк ч юм уу минийх сайн ранкуудаараа найзлаа муу ранкуудыг гаж идэг ч юм уу. Одоо үеийн ийм ялгаралт нь өөр болцсон байгаа байхгүй хүүхдүүд. Тэр чи юунаас ингэхээр буруу зөв мэдгүй хүүхдүүдийг сошиалд оруулаад тоглоомтой нийлүүлээл тэгэл тийшээгээ оруулахаар тэнд өөрсдийнхөө ертөнцийг үүсгээл тэр нь эргээд амар давхар үзүүлж байгаа. Тэгэхээр 16-аас доошсны хүүхдүүдийг сошиал хэрэглээг хориглох хэрэгтэй. Миний одоо нөгөө бага насыг сонгож авч байгаа шалтгаан нь одоо чи жишээлбэл бага насаа ингээ айлж өнгөрөөд одоо насан турш ингээ явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт зочдынхон бага нас болоод өсвөр насны хүмүүжил нь ямар байсныг би айгүй их эрэл хайгуул хийх сонирхолтой байхгүй. Одоо хоёулаа ч гэсэндээ яг тэр цаг хугацаа ингээд өнгөрцөн. Би бас сая ингээд тухай тийм мэдээлэл надад тэгж ингэж нөлөөлж ирснийг одоо би ингээ хэрэгэд дарахад мэдээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одооны ингээ эцэг эхийн арга барилууд бол энэний үр дагавар нь одоо магадгүй 20 жилийн дараа маш олон жилийн дараа бид хоёрын насн дээр ирж ижил одоо ер нь бол мэдэгдэн штэ. Яг энэ одоо эцэг эхийн арга барил зүв байсан юм уу? Буруу байсан юм уу гэдэг ингээ гарч ирэх юм шиг те. Одоо хичнээн ингээ бид нар шинэ 900 шинэ одоо ном мэдээллүүд ингээ уншиж байгаа ч гэсэндээ туршиж байгаа арга барил нь магадгүй буруу байсан болоод магадгүй хүүхдээ хит их эрхлүүлснээс болоод өөртөө ирэх дураараа явж яач юм билүү мэдгүй. Тэ ямар нэгэн одоо хүмүүжүүлж байгаа хүүхдүүдийн арга барилын зөв бурууыг хэлэхэд айгүй хэцүү юм санагддаг байхгүй юу? Яг насанд хүрээд амьдралыг ингээд зөв буруу ингээ ялгаж хараад тодорхой хэмжээний амьдралыг ингээ туулаад үтцсэн хүмүүсийн хүмүүжлийг би ярих амар дуртай. Тэгжээч яг ингээд энэ арга барилын төгөөл ингээд аав ээжнээс би аягүй суралцахыг хүсдэг ч гэдэг юм уу аав ээжийнхэн гаргаж исэн зарим нэгэн алдаанд бидний зүрх сэтгэлийг ингээд шархлуулсан үлдээсэн ч байж болно. Тэрийг ил гаргаж ирэхээр одооны эцэг их аягүй их юм сураад идэх юм шиг надад санагддаг. Би ч өөрөө ирээдүйд хүүхдтэй болохоор аягүй суралцдаг байхгүй юу. Тэгээд одоо чиний бага нас руу би одоо ормоор байна. Чиний бага нас одоо ингээ яг харагдж байгаачлан надад бол одооний ингээ чиний уран бүтээлч Тришна болон энэ бага насны хам бэлэг хоёр ингээ огт өөр ингээ санагдаж байгаа хгүй. Тэгэхээр ингээд аав ээж болон чамаа хүмүүжүүлжсэн тухайн цаг мөч ер нь яг ямар байсан бэ? 25 жил би аав ээжийнхээ хүүхэд нь болж амьдарч байхад аав ээж хоёрыг би хэрэлдгийг 2 удаа тэгэхэд надад гар хүрхийг би бас 2 удаа л харсан. Манай аав ээж хоорондоо хэрэлддэг. Аммуруу зүрдгүү нэгэнтэйгээ мухаа гэлдэггүй додон зохион гэдэг зүйл бүр гол. Хамгийн гол гэрийн хүмүүжил тэр юм уу да хүүхэд гэртээ байх дуртай ах хэвээр гэж би бодсон. Намайг яг тийм биш гэртээ би гадуур дотор гарах дуртай. Заавал би гэртээ харьдаг. Харих хүсэл төрдөг. Гадуур удаа яваад гэхээр би гэртээ харихгүй бол аав ээж хоёр намайг аав ээжээсээ айлгаж өссөн. Гэхдээ ингэж айцаар биш хүндлэлээр аав ээж надаас их хүндэлдэг байсан. Намайг өсвөр наснд байхаас ч хүртэл би өсвөр нас миний хувьд айгүй хэцүү өнгөрч ирсэн би их ууртай, уцаартай, нервтэй байсан. Тэр манай аав жирээс өөрхөн байсан бол галахтаал хангаж байгаа юм. Би өсвөр насн дээр би тэгж хэсэг тийм байсан. Хэд манай аав жир тэнд маш хүлээцтэй, маш тайван. Яг үнэхээр ойлголцохгүй бол намайг орхичдаг өөрөөр. Тэгээ тайвширсны дараа би ч хүртэл гимшээд аавжаас эргээ уучлах үүдэг. Би бинтээ маш их уучлаарай гэдэг үгсүүдийг хэлдэг байсан. Хайртай шүү гэдэг үгнүүдийг маш их хэлдэг байсан. Тэгээд гэр бүлийн үйл ажиллагааг маш их хийдэг байсан. Баярын өдөр хамаатнуудаа манах гэртээ юм уцлан дээрээ дуудаад хоолойгоо суудаг байсан. Эндээс одоо сурсан хамгийн том хүмүүжил юу гэхээр
ямар ч гэр бүл байна асуудал байн гарч ирнэ. Тэрийг гэрийн тэргүүлж байгаа хүн толгой буюу одоо аав хүн тэгээд ээж хүн хоёр би зэрэгцүүлж авч үздэг. Хоёулаа энэ гэр бүлийг цогцлоож авч байгаа энэ бүрэлдэхүүн ерөөсөө энэ хоёр хүний харилцаа ямар нэгэн гэр бүлийн асуудал яг тэрүүгээр шийдэгддэг юм байна гэж үзсэн. Хэрүүл маргаантай айлын хүүхэд хэрүүл маргаантай л байдаг. Эсвэл гэрээсээ цутаад гараад гэрийн хүмүүжүүлэх болчдөг ч юм. Би үнэхээр л аавж ясаа ингэж мас ухаас хүртэл айдаг байсан. Яг тэгэхээр би тэр нэг уурлуулах чинь ч юм уу ингээ надад ингэдэг гэж байх биш. Би аавж хоёрынхоо сэтгэлийг өвтгөхгүй дээ. Ийм буруутал хийгээд гомдоочихгүй дээ. Урмыг хугалчихгүй дээ гэж айгүйх айдаг байсан. Тэр их надад зөв хүмүүжил юм шиг санагддаг. Тэгээд одоо хүртэл би аавж хоёр ямар нэг юм нэг ингэ гэсэн нэг ингэ гэсэн яах вэ гэл өөрхөн царайлах гоохал аав ингэж итгэж ижил. 20-50 настай хүүхд бол чинь амьдрал те ерөнхийдөө тодорхой хэмжээний одоо 20 хүүхэдтэй олцгоор аргнаас олцоод байна шүү дээ. Одоо хүртэл би ээж хүү аавын хүү байх дуртай. Яадгийг тэглээгээд намайг ирэх юм болоо олгож өсөөгөө. Хатуу хүмүүжс намайг суулгаал үнэхээр толгоор тоншоол ингээл уйлал улмстай АБВ гэдэг дэвтэр дээрээс нь төгөлдөр хуур тоглоол ингээд суулгаж яхад бол надтай яг яс үзэл юм байсан. Тэгтээ зөөлөхүүдээ зөөллөл эрхлүүлэхүүдээ эрхлүүлэл явдаг байсан. Би гэрийнхнийгаа бодвол арай илүү эрхэлсэн юмсыг санагдаад байдгийн. Агаа манайх ч анхны хүүхэд жоохон туршилтаар явцсан. Араас нь би жоохон эдчний үе дээр нь төрөө жоохон эрхэлсэн юмсыг санагдаад байдгийн. Тэгэрээр гэрийнхнийгаа ганц жоохон бондгорнтэй 10 жилийн дараа манай том дүү төрөөд 12 жилийн дараа манай баг дүү төрчихсөн байхгүй. Агаа хөтөр хоорондоо 8 насны зөрүүтэй. Тэгээд ийм гэр бүл төсөжсэн. Манай гэр бүлд даавж ирэх нэг юм байдаг. Мэдээч хүн аавын жоохон уураад ингээд ээжтэн чимээгүй дуугуураадаг. Хамгийн гоё зүйл нь тэр ээж ямар нэг юм болоход аав тэр дуугуураадаг. Гол нөгөөтг нь мэддэг. Тэгээ энэ хоёр хэсэг хугацааны дараа тайвшраад тэгээд тэр асуудлыг ярилцахад маш хөнгөн асуудал болсон байна. Аавч өөр нэг төр тарвалж бол ингэдэг юм би тэгэл ингээ харахаар хоёртаа чимээгүй үжилээ 5 минутын дараа тэрвэрлдэл гэнэ үзэж суучихдаг. Бүх асуудлуудыг ингэж хөнгөнөөр шийддэг. Тэгэхэд тийм биш айлыг би бас үзчихсэн. Алцаал. Хүүхдүүдийнх нь нүдэн дээр алцаал хүүхдүүд нь яг ингээл угаасаа л ийм байх ёстой юм шиг. Тэр хүүхдүүдэд ямар амар нөлөөлж байгаа болоо гэж би бодчихсон байхгүй. Юу болдог болоо ч юм уу. Ямар айдас байдаг болоо гэж би дотор очиж тэр хүүхдүүдэд тийм шиг байхгүй. Айц биш. Аавч өөр хэрэлдээд. Ингэжэл байдаг гэлөө. Аавч өөр хэрэлдээд харин гараад ирлээ андаа хараад бисэдэг. Аавч өөр нь хэрэлдээд байж хаад тэр хүүхэд гараад бисэдэг гэж бодож байна. Тэгэхээр тийм энгийн ойлголт болсон байгаа байхгүй тий. Тэгээд миний хувьд тгий санагдсан. Тэгээд намайг их дураар минь өсгөж ирсэн. Гэхдээ буруу үйлдэл дээр бол дээрээс нь манай өвөө. Өөрхөө хөдөлсөн манай ээж яав. Өвөө мөн их мундаг хүн байсан. Гэхдээ манай өвөө бас уудаг хүн байсан. Тэгээд уудагасаа болоод их асуудууд гараад тэгэл манай эмээтэй муудалцал юм бол ингэж манай уугийн тархинаас гарсан баг. Бараг тэг залуу үеэсээ хойш уусан байж хаад эсвэл тархинаас гараад тэг өгөөд болон болтлоо нэг ч тусал арх хамсаагүй. Туслагч хамсаагүй. Тэг тэр надад бас айгүй их хэмбэлцсэн байдаг баг. Тэгэж айгүй олон жил арх уусан. Хап гэд архинаас ингээд нэг өдөр шийдээд гараад ингээд айгүй удаан жил бас уухгүй байж байгаа манай. Болчихсон. Тэгэхэд донтолтын тухай ингээд айгүй том сургамж авч шүү дээ. Өмнө донт нь яаж болно. Гэхдээ хүн гэр бүлийнхаа төлөө, ордныхаа төлөө, эрүүл мэндийнхаа төлөө хүн гэт гарч болдго юм байна. Тэгэхээр энэ донтолт гэдэг зүйл чинь бидний зүгээр тархинд үүсдэг хийсвэр зүйл юм байна. Жихнээсээ амьдрал заавал байх шаардлагатай юм байдгүй биш юм байна. Энээс би жишээлбэл өвөөгийнхөө энэ үйлдэлээс би их сурж авч ирсэн болохоор одоо би арт тамхи гэдэг зүйлснээс хол байдаг. Эргэлж үзчихсэн. Тэгээд би одоо бүр хааш тэгж хэлдэг арт тамхи гэдэг зүйлээс би хол байдаг. Алкогол гэдэг зүйлээс би хол байдаг. Шаардлагатай хэрэгэлдэг хэрэглэхтэй ихтүүлж хэрэглэхгүй. Тааруулаад би огт хэрэгэлдэггүй бол биш. Хэрэглэхүүдээ хэрэгэлдэг. Тэгтээ энэ донтолтын хувьд тиймэрхүү байдлаар л одоо юмнуудыг авч ирсэн юм уу та. Тэгээд өөрөө ч би сонин багасаа л юмыг их хүнд уддаг. Их юм сэтгэлийн хөдөлгөөн өндөртэй хөөхүүд байсан да. Сонин ингээл аавж явах юм харж марахаар хүн ингэж болохгүй мэн тэгж болохгүй мэн ингээл тэгэхэд би багахта бодоход за хэрвээ би их нэртэй болвол манай их нэр ингээд байвал надад тарахгүй юм байна да гэж мэж би сонин багахта 12 мөрөвтэй байхта би тийм боддог байсан шүү дээ. Ирээдүйн их нэрээ бодоод уу? Харилцааныхаа талаар. Тэгээд аавж одоо шил аавж өөр ингээл байж хахад ээж эмэгтэй хүн илүү жоохон ингээд тий гомдрох үг хэлэх үед гардаг байхгүй. Жоохон ингээл эвгүй мөгөө ингээл чиглээ аав ингээл үш гэл ингээд ээж цаас жоохон муухай гэлчүүдээ гэд ингээд явж байгаа байхгүй.
Тэгэд миний ирээдүйн ихнэр гэж хэлвэл над руу ингэлээ би яг аав шиг ингээд биш юу яриад байгааг харахад зүгснээ муу хараад байгаа ингээл хэлэх юм бол би өстой яана гэдэг ч юм уу иймэрхүү юмнууд багасаа боддог тий айгүйх боддог байсан. Тэгээд одоо ч хүртэл би ээжийнхээ хүнийг хайж яваад л эзэж олддоггүй л ингэсэн. Тэгээд би эзэж олддоггүй л ээжийг эзэж байдаг. Тэг юм эзэж байхгүй л бахалтай. Гол нь би өөрөө аав шигэ бол зураагүй л байгаа байхгүй юу? Би өөрөө аав шиг бол зурвал ээж шиг өнө болох байх. Миний өмжил тийм л байсан. Тэгэл 50 байсан баг байхдаа 3 дахь ангиас өгжин коллежид дундаас нь орсон. Айгу азтай дундаас нь авдаг байхгүй юу? Айгу азтай дундаас нь орсон өгжин төгсдөл. Би нэг 14 5 настай байхдаа хорооллынхаа хүүхдүүдтэй нийлж одоо хуучин галерей чинь балгас байх үед бид нар тийм пи ууж агаад цагтаад баригдаад. Тэгэхэд хамгийн анх удаа би аав ээж хоёрынхаа урмыг маш томоор уулж авах үед тэгэхэд би нэр хамгийн анх нэг юм бас цочроо авч ирсэн гэх юм уу. 15 6 настай 16 ч хүрээгүй дээ 14 5 таа хүүхдээ цагдаагийн газраас согтуу байхыг нь авч байгаа согтуултаа гэж ярина шүү дээ. Согтуу үлэртүүлсэн байгааг нь авч байгаа аав ээжийн тэр нүд одоо амар шүү дээ. Яаж амар л байсан. Тэгэл өсвөр насны дээрээ байсан эргээч жуурлах гэж үзэж ах шиг те тухайн үедээ би аав намайг сурган бүсээр гурал оруулах гэсэн. Тгийгүн ч надад юм үлдсэн юмсаа санагддаг байхгүй. Хэрвээ тэр үед аав намайг зодоод ингээд өнгөрсөн бол би өсрэл намайг зодсон шүү дээ өөр яа тий гэж санагдах байсаар миний өсвөрнээс юм байсан. Тэгэхэд тэрнээс би яагаад намайг ингэчээд хахад 3 сурган бүстэй ямар үйлдэл хийхгүй юм бэ гэж тухайдаа эргээ бодоход амар өтүүд хийжсэн баг. Надад тэр гомцноо ойлгуулж миний нүд рүү тэгж харж ярилцаж урам уурж ийн гэж үг чамааг ийм өгт гэж бодоогүй чамд үнэхээр урам уурж ийн гомдож ийн тэр үгнүүд зотхоос илүү надад юм ойлгуулсан байхгүй юу. Би ийм гэр бүл төссөн. Манай ээж хуульч мэрэгчлээ. Наав компани захирал гэдэг. Хоёлаа тэгээсээ эхэлжсэн гэр бүл 16 настай байхдаа орондоо нийлээд одоо төрөлцөөг амьдарч байгаа. Тэгэл хадмынхаа гэр манай аав ээж ээжийн гэрт 10 жил гаруй амьдарч байгаа тустайгаар л ингээл яваад яг тэгээс эхэлсэн хөдөлмөрч айлын өгд тембо дунд дээрээ шилдэгч би мундаг айлын мундаг биш ганц хөө гэж өргөө хэлдэг мундаг айл төрсөн хүмүүжил сайтай. Манай ээж баг байхдаа нугардаг байсан. Манай аав бол багтаа яг адуун дээр өссөн одооны хүүхэд байсан. Тэгээд эрт тэгтээ ойлоо хотод оцгоч гэсэн хотын хүмүүжил хот гэдэг зүйлтэй багасаа ер нь нэлээд танилцсан болохоор одоо яг хотын хүмүүс. Тэгээ манай одоо том ах маань бас 8 ах гэл одоо чинь залуу Австралид амьдарч байна. Гэр бүлээрээ гадаад дотоод гарсан хэлтэй устаа. Тэгээ хүүхдүүдээ бүгд ерөнхий болвол манай бас нэр аав ээж юм байсан. Чи заавал онц байх албагүй. Заавал онц суралцах албагүй. Ямар нэгэн чи заавал олимпиадад ороод төрүүлэх албагүй. Тэгтээ чи тэр олимпиадад орох ч чухал. Орччил байвал болоо. Чи тэр ороод тэнд явах хэрэггүй. Чи заавал 100 сурах албагүй. Тэгтээ эйф биш вэ. Тэгж сурах гэсэн. Тэр нь ч би ч хүүхдүүдэд тэгж сурах гэж боддог. Заавал 100 байх албагүй. Манай ирээдүйн хүүхэд атлет муутай байх юм бол би тамир дээрээ C авч байгааг ойлгоно. Нөгөө хими элемент томьёогийн сурдггүй маа тэрийг бодох аргыг нь сурдаг юм а гэдэг шиг тэрийгээ сураад авччихвэл болоо гэж бод намайг тэгж өсөж ирсэн. Гэтэ манай ага 10 жилээ төгсөхдөө нэгч биеигүү төгссөн гэсэн юм байлээ. Дан ээтэй төгсөж ирсэн. Би ч гэсэн 10 жилээ яг би яг сайн төгссөн. Оюутай анги бол нэг голччин 3.6 таа төгсөж ирсэн. Яг нэг хичээл дээр би унтаа тасалсан. Тэгээд одоо тэрс би 3.8 таа төгсгөөсөн. 3.6 таа төгссөн. Тэгээ нэг хичээл дээр унтсан болохоор улаан дипломтой төгсөөгөө. Тэгтээ миний дипломын бичвэр одоо хүртэл хүүхдүүдийн жишээ бичвэр болж үлдэж. Энэ хамбилгийн дипломын ажлыг та нар яаж авч унсаж энийг судалцгаа гэдэг тийм хэмжээнд төгсөж ирсэн. Одоо манай дүү баг дүү хүртэл одоо ирээдүйд хүн болох уу гэдгээ өөртөө дотор төсөөлцөн. Урлаг уран сайхны хүн болоо жүжигчийн дугууланд ингээ яваад ингэж байгаа. Манай гэр бүл нэг иймэрхүү дүүл ерөнхий. Ялч арахгүй бас ингэж суралцах нь хайл айгу үнцэнтэй санагдлаа. Тэгээд одоо ч нөгөө боловсрал гэхээсээ илүү хүн бэ гэж айгу ярьдаг болчиход байгаа шүү дээ. Тэнгүүд хүн байх тэр нь яг эцэг ихт нь яг яаж ажилласан юм бэ гэдгийг хүний ингээ ярьж илэрхийлж байгаагаар нь тэ ингээ эцэг ихийгээ хэрхэн одоо ярьж байгаагаар нь ингээд айгу дүгнэгдэж одоо бидний насанд яригддаг юм шиг санагдсан. Тэгээд тэгэнгүүт сүүлч гэсэн одоо ингээ харахаар дүгнэлт нь яалч арахгүй эцэг их нь хүүхдүүдэд хүндлэх тэр хүндлэл нь чамаас ч гэсэн айгуу сайн ингээ гарч ич тэ тэр хүндлэл нь эргүүлээд эцэг ихийг хүндлэх тэр
том ингээ хүндлийн том их усүр ингээ тавьдсан байна. Мэдээч хэрэг эцэг их бол ингээ ажиглана. Тэгээ буруу юм хийх юм бол саях шиг ингээ ойлгуулна. Гэхдээ хамгийн гол нь чамайг ингээ чөлөөтэй байлгахаас гадна дуртай зүйлсийг ингээ хийхэд хүндэтгэж ойлгож хайрлаж байгааг юм бас айгүй гоё том илрэл юм байна. Тэгээ дээрэс нь яг ингээ хоёулахнаа ингээ суугаа ярахад хүртэл тэр нөгөө дотоод хувь хүн нь яг ямар зан суртахуунтай ямар одоо үзэл бодол чиний дотоод философи нь яг юу юм те тэрийг өнөөдөр би ингээ ойлгох нь хамгийн одоо яг миний өнөөдрийн гол зорилго байсан. Тэгээд өнөөдөр яг тэр гэж өнөөдөр ингээд үзэгчд маань ойлгох үгүйг бол мэдэхгүй ч гэсэндээ надад бол энэ олон одоо зүйлсүүдийг ингээд ярьж сонсох нь өнөөдөр надад аюу гой үнцэнтэй байлаа. Тэгээд яг чиний ингээ гэр бүлийн түүхийг ч гэсэндээ богинохон цагт ч гэсэн надад аюу гой юм үлгэр жишээ олон зүйлсүүдийг ингээ ойлгосон юм шиг надад санагдчихээн. Тэ би сая бодож байгаад аав ээж хоёр минь намайг алдахыг минь хүртэл зөвшөөрдөг байсан. Тийм азтай гэрт төрсөн их жаргалтай юм гэж би өсөөр боддог шүү дээ. Алдахыг минь хүртэл зөвшөөрнө гэдэг чинь айгүй том юм. Хүнд ингээд бас нэг ганц байдаг зүйл нь сонголт хийх хэрэг юм шиг хүн өөртөөх амьдралдаа дандаа л нэг сонголт хийх. Тэгээ тэр сонголтыг хийх нь зөв буруу гэдгийг эцэг их суурийн тавьдаг юм шиг одоо надаа дандаа л яг тэгж дүгнэгдээд байгаа юм санагддаг. Эцэг их нэг талаараа шарах хөвч болно, нөгөө талаараа чиний хамгийн том бат суурийг ингээд тавьж болдго юм гэдэг би ингээд айгүй сайн ойлгоод байгаа. Тэгмэд өнөөдөр магадгүй өсвөр насн дээр бага насн ч гэсэндээ одоо зөндөө хүүхдүүд л ингэ сонсож байгаа юм чинь. Ялангуяа бас эцэг эхчүүд аюу их сонсож байгаа. Тэнгүүд яг одоо эцэг их болоо явж байгаа хүмүүс ч гэсэндээ өнөөдөр ингээд зочны маань ч гэсэндээ чиний ингээд түүхээс аав ээжээс нь аюу гой үлгэрлэх байх гэж би бодож байна. Тэгээ би ч гэсэн бас тэрнийхээ угаасаа нэг нь болохоор за ингээд хамгийн сүүлд нь бид бүхний зүгээс манай өнөөдрийн ивент тэтгэгчээр Захир Төмөр хийхэг хамтран ажиллаж байгаа. Тэгээ энэ ширээн дээр харагдаж байгаачлан чиний хэрэгжилжсэн үү? Кофлет. Хэрэгжилжсэн. Тийм нөө ханиад хүрэх яг хоолоо эрүүл мэндэд яг хоолоо өвлөгдөг шүү дээ. Харин тийм. Яг одоо энэ ширээн дээр харагдаж байгаа энэ хоёр бүтээгдэхүүнийг бэлгэлж байна. Тэгээд яг энэ дунднаас Cat Stock-оос зориулж байгаа талхлын одоо үгийг бэлгэлж байна. Тэгээ кофлет нь угаасаа чи ч гэсэн мэдх юм чинь нөгөө яг бидний хоолоо айгүй их нөгөө аргаад хэцүү болоо таниад түрхээс өмнө тэр өрөвслийг намдаахад айгүй хэрэгтэй. Тэдгээр одоо орс найрлагуудыг оруулсан гэдгээр айгүй том давуу талтай байдгийн билээ. Тэгээд яг миний нэг мэдэхгүйсэн өвдөлтөөс намдаахаас гадна одоо чамд байгаа нь лимонтой, нимбэгтэй тийм одоо найруулгатай. Тэгээ ер нь тэр ховлох өрөвслийг дарахаас гадна нингийн эсрэг үйлчлэгээдээс гадна аюрведийн ургамлын найрлагатай гэдэг нь хамгийн том давуу талтай. Учираас бид нэр эрүүл мэндтэй аливаа зүйлсүүдийг хэрэглэхдээ баталгаатай тэдгээр зүйлсүүдийг хэрэглэх нь хамгийн чухлаа гэд бид бүхэнтэй өнөөдөр хамтарч ажиллаж байгаамаа. Баярлаа. Бэлэг хүсэнд баярлаа. За маш их баярлаа. Баярлаа. За ингээд ярилцлага маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Ингээд зориг дутагдсан мөчөд хин нэгний түүхэл чамайг түшгээд л 7 хоног бүр шинэ түүх орох учраас бүгдээрээ subscribe дараад лайк тараад тэгээд босод түүхүүдийг маань ч гэсэн орж сонирхоорой гэж хүсье.